Өнөөдөр хөнсний хувьсгал мэрэгжлийн холбоо болон эрдэмтдийн зөвлөл орон нутгийн салбар хороодын нэгдсэн өргөдсөн хуралдаан болж байна. За ер нь бол 2025 оноос хойш жил болгон ийм өргөдсөн хуралдааныг хийдэг болсон байгаа. За хөнсний хувьслын хүрээнд энэ Монгол улсад ямар ажлууд хийгдэж байгаа талаар бид мэдээлэл солилцдог, түүндээ саналаа хэлдэг ийм учиртай. Өнөөдөр бол одоо надад баригдаж байгаа логистикийн төвийн талаар бол одоо туушин компани танилцуулга хийлээ. Маш том төсөл хэрэгжиж байгаа. Нөгөө талдаа Агросити чөлөөт бүс маань бас хэрэгжүүлж байгаа төслөө танилцууллаа. Энэ төслийн хүрээнд бас 56 нэр төрлийн бүтээгдэхүүнийг бид нар гадаадаас импортоор авч байгаа учраас бид нар жилдээ 7.7 их 80 төгрөгийн мөнгийг хавсан гаргаж байна. Гаднаас ингээд импорт авч хэрэгжилж байна. Тэгэхээр энийг дотооддоо бид нар үйлдвэрлэж, үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгдэхүүн дэмжсэн, дотоодынхаа эрүүл аюулгүй үнсийг хэрэгжилсэн ийм улс болгохын тулд одоо энэ чөлөөт бүс дээр бас томоохон ажил ингээд эхэлж байна. Энэ мэтлэнгээр цаашдаа манай хөнсний хувьсгал төрийн бас байгууллагатай хамтран ажиллах аж ахуйн нэг төрийн бас байгууллагууд байнга биднэрт бол нээлттэй. Тэгэхээр Монгол Улсын эрхлэгч өөрөө мандат үзүүлээ. Дээрээс нь хөнсний хувьсгалчид маань төрийн бас байгууллага байгуулж хоорондоо нэгдээд бүр орон нутгийн салбар хороодоо байгуулж нэгдээд дээрээс нь эрдэмтдийн зөвлөөд шинжлэх ухаанчаар хөнсний хувьсгал хийхин тулд бид нар бүх нөхцөл байдал, бүх нөхцөл боломжийг бүгднийг ашиглаж ажиллаж байна.